Наранбаатар цацралнаар 10-аас 14 насны 3 хүүхэдтэй залуу гэр бүл юм. Өөрийн гэсэн гэр оронтой болохын төлөө 2 ажил хийж, үр хүүхдүүдтэй ч цаг гаргаж чадалгүй, амрах завгүй амьдралын төлөө тэмцэж явсан тэд өнөөдөр хавдрын эсрэг гэр бүлээрээ тэмцэж байна. Наранбаатарын эхнэрээ цацрал өнгөрсөн оны 3 дугаар сард Умаа үзүүний хорт хавдраар онцлогдсноор тэдний гэр бүлийн энгийн аз жаргалтай амьдрал өвчтөн эмнэлэг гэдэг үгээр солигдож баримгоороо эргэжээ. Цацралын бөөр өвдөх болсноор эмнэлэгт үзүүлж анх хавдартайгаа мэджээ. Гэвч хожуу үедээ буюу 3 дугаар шатандаа онцлогдсон тул мэс засал хийлгэх боломжгүй болж 6 удаа хийм 14 удаа туяа эмчилгээ хийлгэж бөөрийн дутагдалд орсноор эмчилгээг зогсоосон байна. Ингээд 28 удаа гемодиализ эмчилгээ хийлгэжээ. Энэ хугацаанд тэрээр өндөвчөө ахуулсан ч хамгийн сүүлд хавдар элэг хэвлэр үсэрхийсэн байна. Бүгд наримдах хятад ард улс болон Туркээс эмчилгээ хийлгвэл эдгэх боломжтой гэх хариуг өгсөн. Гэвч эмчилгээнд 200 сая төгрөг шаардлагатай байгаамаа. Ирүүл хүн мягууслаа. Өвчтөн үнийг хүслээ. Ирүүл болох. Одоо хийвэл бодож. Орднаас зөөрөд тавьсаа. Ирүүл тасч. Үгүй хийж бодож. Орд идэх хөлтөр авч. Ийм л бодож. Би бас нөр явдаг үсчээ одоо хөвтөр тасч. Тусад дэмжээрэй гэж. Тэд өмнө нь 7 хоногт нэг удаа гэр бүлээрээ салхинд гарахыг хэрмэлцдэг байсан. Харин одоо гэр бүлээрээ гадуур гарах боломжгүй байгаа. Гэсэн ч цацралыг эрүүл болвол тэдний хамгийн их хийхийг хүсэж байгаа зүйл нь хамгийн түрүүнд ч голын хэрэгтэй л ачны хэвтмэр санагдаж байна. Хадаа нэг яриалаад ойлж гадаад яваад ихнэрийг аваад хүүхдүүдэд аваад голын дуу чимээ сонсгоё гэж бодож байна да. Манай хүн өөрөө алхах их дуртай, зугаалах их дуртай. Тэгээ нэг өвчтөө ингээ хэвтгэхээс өмнө эрүүл саруулахтай битэж нэг ажил төрөл гэж явсараад цаг зав нэг гаргадаг юм байна. Яг энэ өвчтөө болоод ингээ тулаад ирэхээр юм болон бодд юм байна. Өвчтөө за юу тий гайгүй идэгчхэн зэрэг хүүхдүүд даваад ингэндээ тэгэндээ гэсэн тийм бодол зөндөө бодлоо гадах. Ямар ч ихнэргээ ямар ч нэг өвчнгөө болгочвол тэгэл болгочих واخ л гэж бодлоо сууж байна. Наранбаатар өмнө нь өдрийн цагаар айл нүлгэж оройн интерьер дизайны компанид ажилладаг байжээ. Гэвч эхнэр нь 100% асаргаанд орсноор ажиллаа хийж чадахгүй группийн мөнгөөр 5 амбул ач төрж байна. Мөн эхнэрийнхээ эмчилгээнд зориулж автомашинаач заржээ. Эхнэрээ дааруулахгүй тулд танил ахыхаа байранд хэрэглээний төлбөрөөр төлөө амьдарч 7 хоногт эмчилгээнд 500 мянга орчим төгрөг зарцуулж байна. Нилээн турцсан байгаа энэ хоолнууд нэг их юм бол за нэг 2-3 өдөр хонж байгаа л өдөрт бол яг нэг аягуус уулуу. Нэг аягуусаа тэгэл өдөр 2 өдөр хуваал. Жогон балгаалууд ямар чиглэх бай даавн байнга хатдаг болохоор. Тэгэл нэг шүлг хоолунд гэх юм бол шүл нэг аяны талын тал 2-3 онж байгаа нэг үед дэрийг боцоогоо гүйлж гаргах чинь. Тэгээд тэдний эмчээс асууж нэг шээсний хорн, шээс бүн гадарч чадахгүй болохоор шээсний хорн юу яагаад би нэг үгээд тэгжиж магадгүй скорнаш нь хавдраасаач явуулж магадгүй бид тэрсээ хэлж мэдэхгүй нэг эмчнэр бол тэгээд байгаа. Цацралын хувьд гэр бүлийнхний зовоож байгаадаа шаналж байгаа ч эрүүл болох эдгэх итгэлээ алдаагүй юм а. Хэрв та нэгэн гэр бүлийг элэг бүтэн амьдрахад туслахыг хүсвэл Хаан банкны 18 550 62 6 37 дансаар чин сэтгэлийн хандваа илгээх боломжтой. Таны өгсөн чин сэтгэлийн хандуу нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдэхэд туслах юм. Мөн тэд иргэдийг эрт илрүүлэхт хамрагдаж өөртөө хайртай байхыг уриалсан юм а.